Сая бас олон сайд нар би одоо санаачилж ирсэн, би боловсруулж ирсэн олон хүнээр дамжсан маш сайн хууль болсон гэдээ яриад байна. Сая хилцүүлэг хийж явах нь сая 2 цагийн орчим хилцүүлэг хийлээ бидний цаг гарan. Ингэж яхад бас нэг тийм тодорхой ойлголт авч чадсангүй. Тэгээ би авч чадахгүй байна гэдэг чинь их хурлын гишүүд авч чадахгүй, цааталт нь одоо иргэд олон нийтээс авч чадахгүй байгаа бах. Тийм болохоор иргэд олон нийтэд энгийн ойлгомжтой, товч тодорхой энэ хууль батлагдсанараа үнэхээр одоо тийм үү Монгол улсын байгаль орчны уур амьсгалын өөрчлөлт маань тийм үү өнөөдөр ямархуу байдалтай байгаа нь яаж сайжрах юм? Энэ хууль батлагдсанаас карбон кредит баах ярьчлаа. Энэтэй холбоотой тийм үү сэргээгт хэрчим хүчний төслүүд яаж хэрэгжээд айл өрхүүд, ард иргэд, аж ахуй нэгж байгууллага, хувийн хвшил энэ салбар руу илүү анхаарал тавьдаг хөрөнгө оруулаад түүнээс үр өгөөжийг нь хүртээд энэ агаарын бохирдол, орчны бохирдол яаж буурах юм? Яг энэ хууль батлагдсанараа иргэдэд, олон нийтэд аж ахуй нэгж хувийн хвшилд ямар үр өгөөжтэй байх юм? Энийг нэг энгийн ойлгомжтой өгөөд тайлбарлаад базаад хэлээд гэж. Базаад 3 минутын дотор ингээл одоо хэлж чадчихвэл одоо тэгээ тэрийг чи иргэд ойлгож байвал аж ахуй нэгжүүд ойлгоод дэмжиж байвал энэ их чухал хууль байна гэж ойлгоно. Тэгэхгүй ингээл болох ч юм шиг болохгүй ч юм шиг зөв ч юм шиг буруу ч юм шиг нэг л баахан л ерөнхий юм яриад байдаг хэрэгтэй чухал гээл ёстой хэрэгтэй байна шүү дээ ёстой хэрэгтэй байна шүү дээ гээл. Тэг яг иргэдэд нэг наалдуулаад за энийг л одоо Монгол улс дээр иргэдэд явуулахад үнэхээр дэмжих юм байна ойлгох юм байна гэсэн хуулийнхаа төслийн зорилго ач холбогдол үр өгөөжийг нэг яриад гэж ямар үр дүн гарах юм. За 4-р микрофон. За ур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг баталснаар энэ хууль баталснаар бол маргаашаас бол агаар сэрүүсчих нь зөвлөлт буурчна гэсэн үг биш ээ. Харин усны хомслог, ан зууд, үер зэрэг эрсдэл Монгол улсад илүү бэлтгэлтэй оролцох боломжийг бүрдүүлнэ. Төсвөөс зарцуулж байгаа хөрөнгө мөнгийг бууруулна. Ур амьсгалын өөрчлөлт, бүлчээрийн дороотол, одоо ган зуудын эсрэг төсвийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгнөөс гарч байгаа зардлыг эрс бууруулнаа. Энэ чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөрүүдийг Монгол улсад татах боломж бүрдэж байгаа. За, иргэнд бол илүү товчоор тайлбарлах юм бол гамшигын эрсдэл буурах давуу тал үүсэж байна. Усны нөөцийг хамгаалах давуу тал үүсэж байна. Хүнсний аюулгүй байдал сайжрах давуу тал үүсэж байгаа товчхон байгаа. Малчин хөдөлмөрчдөд бол бэлчээр хамгаалах хөрөнгө оруулалтыг гадаадын болон хувийн хвшлийн санхүүжилтээр хийх боломж гарч байгаа. Одоо бол зөвхөн малчид бэлчээрээ өөрсдөө л хариулж хамгаалах орон нутгийн одоо төсвөрийн ажил хийгдэж байгаа. Усад хангамжийн төслүүд шинээр хийгдэж эхэлнэ. Гадаад дотоодын төсөл хөтөлбөрөөр зуудын эрсдлийг бууруулах санхүүжилтийг бол одоо мөн гадаадын хөрөнгө оруулалтаар татах боломжтой. Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулахад бол томоохон хувь нэмэр оруулнаа. Гэрээ хорооллын айл өрхүүдийг одоо сэргээгдэх эрчим буюу өрчим хүч буюу ногоон эрчим хүчээр одоо дулаан захиргааны асуудлыг шийдэх боломж бүрднэ. Энэ боломжийг гадаад дотоодын томоохон төсөл хөтөлбөрүүдээр хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа. Улсад бол карбон зах зээлээс олох орлогын одоо үүд нээгднэ. Тоглоомын дүрмийг тодорхой олгож дэлхийд дахинд зарлж өгнө гэсэн үг. Мөн ногоон хөрөнгө оруулалтыг татах боломж бүрдэж байгаа. Олон улсын санхүүжилт авах эрх зүйн орчин бүрдэж байгаа. Одоо олон улс засгийн газрын хооронд хийгдээд байгаа дөрвөн хилэлцээрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин одоо дүрм, журам, тооцооллууд тодорхой болно гэж хэлж болно. За энэ хууль мөн нүүрс төрөгчийн тухай хууль зөвхөн биш. Энэ бол одоо эдийн засаг, хөдөө аж ахуй, мал аж ахуй, зам тээвэр, эрчим хүч гээд Монгол орны бүхий л салбарын бүхий л үйл ажиллагааг ногоон технологиг нэвтрүүлэх, ногоон хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг тодорхой болгож байгаа маш том давуу талтай хууль гэж бид үзэж байгаа. За гадны хөрөнгө оруулалт зээл тусламжаар ногоон буюу одоо сэргээгт хэрчим хүчний төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх за цөлжилтөөс хамгаалах, байгаль орчныг хамгаалахын боломжууд бий болох юм байна, тийм ээ. За өөр яг эдийн засгийн өөр өгөөж юу? Сая карбон кредит баахан ярилсан шүү дээ биднээс. Тэгэхээр одоо гэр хороолол Улаанбаатар хотод бид нар чинь айл өрхүүд сэргээгт хэрчим хүчний нарны одоо панел дэлгэц тавих юм бол 280 төгрөгөөр тогийг худалдаж авна гэж байгаа. Иргэд маань 140 төгрөгөөр өөрсдөө тог
нэг мөнгө төлж байгаа мөртлөө өөрсдийн сэргийт эрчим хүчний тоогоо 280 төгрөөр нийлүүлнэ гэж байгаа. Эрчим хүчний сүлжээнд. Ийм өрхүүдэд одоо ингэж тодорхой бас бодиттой дэмжлэг болж байгаа. Тэгвэл үүнтэй адилхан ямар дэмжлэг болох юм? Иргэд орлогоо нэмэгдүүлэх, зардлаа бууруулах, утаа агаарын бохирдлыг бууруулах яг бодиттой яг ямар үр дүнгууд гарах вэ? Сая бол Улаанбаатар хотын агаарын бохирдол буурна л гэдэг шүү дээ. Ерөнхийдөө л буурна гэдэг. Тэгэхээр яг тодорхой нэг иргэн дээр нэг аж ахуй нэгж дээр ингэ жишээ авч байгаа дээр л дөрөвдүгээр микрофон. За, гэр ороолоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах тал дээр бол сая хэлсэнчлэн нэг өрх өнөөдрийн байдлаар дулаан цахилгаанаас сэргээгдэх эрчим хүчний шийдэхэд бол ойролцоогоор 4-5 сая төгрөгийн хамгийн багадаа санхүүжилт хэрэгтэй болж байгаа. Тэгээ цаашлаад 15 сая төгрөгөөр иж бүрэн одоо энэ асуудлыг шийдэх боломжтой болж байгаа. Гэтэл манай улсын хувьд одоо 300-аас 500 мянган төгрөгийн нүүрсийг төлсөн нь бол одоо сар бүрийн хэрэгцээгээ хангасан нь бол иргэдэд илүү одоо амар байгаа. Тэгэхээр энэ карбон кредитийн тогтолцоо маань яг өрхийн хувьд бол кредит зарах гэхээсээ илүү энэ ногоон технологиг амьдрал ахуйдаа хэрэгжүүлж одоо нүүрс хүчлийн ялгарлыг бууруулснараа олон улсын зах зээлээс дэмжлэг авах юм. Тэгэхээр энэ нь юу гэсэн вэ гэхээр тухайн 15 сая хүртэлх төгрөгийн зээлээр гэртээ ногоон технологийн сэргээгдэх эрчим хүчний дулаан цахилгаанаар хангаж одоо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль экологидоо ногоон төсөл хэрэгжүүлж одоо хотын агаарыг бууруулахад хувь нэмэр одоо оруулсныхаа төлөө одоо гадаадын хөрөнгө оруулагчдын хийж буй төслөөс тодорхой урамшууллыг авнаа л гэж тоцож болно шүү дараа. Тэгэхээр яг иргэн бол карбоныг бол зарахгүй. Энэ хэрэгжүүлсэн төсөлд оролцсноороо дэмжлэг урамшуулал авнаа. Сар бүр төлөх тэр нөгөө зээлийнхаа төлбөрийг л одоо энэ төлбөрөөсөө барагдуулнаа гэдэг ийм дэмжлэгийн асуудал байгаа. Ингэснээр иргэдийн энэ утаа гаргаж ирснаас ногоон технологи руу шилжээ гэдэг одоо ухамсарыг л нэмэгдүүлэх одоо тэгснээр одоо зардлыг бууруулах юм ач холбогдолтой байгаамаа энэ хуулийн батлагдаж тодорхой болсноор. За баярлалаа. За нэмээ хариулах юм уу? За нэмээ хариулчих. Дөрөвдүгээр микрофон ажлын хэсэг. Эдийн засгийн хөгжлийн амун хэрдэн нэмж хариулъя. Дунд урт хугацааны хөгжлийн бодлого төлөлтийг хариуцдаг байгууллагын хувьд бид яаж харж байна вэ гэхээр бид нар сая төсвийн хүрээний мэдээлэл улсын хөгжлийн төлөвлөгөө хэлэлцсэн. Бид нар улсын төсвөөр цаашдаа төлөвлөж байгаа томоохон хөгжлийн том төслүүдийг хэрэгжүүлэхэд маш орон зай хумигдмал байгаа. За ялангуяа бид нарын улсын хөгжлийн урт хугацааны хөгжлийн төслүүд дээр сая өнгөрсөн намар батлуулсан төслүүд дээр бол санхүүжилт шаардлагатай төслүүдийн жагсаалт гэж байгаа. Үүн дотроо ялангуяа сэргээгдэх эрчим хүчний төслүүд, за дээрэс нь энэ орхон гэрлэн тонт гэдэг ийм усны төслүүд, бусад байгаль орчны ногоон хөгжлийн төслүүдэд бол хөрөнгө оруулалт татахад урт дунд хугацаанд бол одоо суур нэмэр болох ийм хуулийн төсөл юм аа. Өөрөөр хэлбэл энэ бол карбон кредитийн зах зээлийг ашиглан хөрөнгө оруулалт нэмэгдэх ач холбогдолтой. Өнөөдөр бид нар зөвхөн сайн дурын үндсэн дээр хувийн хвшлүүд маань карбон кредит босгож байгаа. Энэ хууль батлагдсанараа цаашдаа бид нар албан ёсны зах зээл дээр буюу бусад улсуудтай карбон кредитийн одоо гэрээнүүдийг байгуулах өргөн боломж нэгдэнэ. Үүгээрээ албан ёсны байдлаар олон улсад тухайн төслүүдийн кредитийг арилжааснараа бид нар арай өндөр өртөгтэй кредитийн орлого олох боломжтой. Одоохондоо манай хувийн хвшлийн зарим төслүүд маань нөгөө сайн дурын зах зээл дээр арилжж байгаа учраас арай бага дүнтэйгээр арилжаалж байдаг. Тэгэхээр энэ бол ер нь бол хувийн хвшлийн болон бусад төслүүдийн одоо уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад үүсгэсэн кредиттэй олон улсад арилжаалах байдлаараа нэг давуу талтай хөрөнгө оруулалт нэмэгдэх, нөгөө талдаа манайх энэ хуультай улс учраас бусад улсуудтай гэрээ байгуулсныхаа үндсэн дээр энэ ногоон санхүүжилтүүдийг хөрөнгө оруулагч нараас татахад нэмэр дэмжлэг болох ач холбогдолтой гэж харж байгаамаа. Баярлалаа. За баярлалаа. За энэ юмнуудаа сайн ярьж